За. Эхэлсэн юм уу? Өрийн цэцэр блогийн цоо шинэхэн дугаар эхэлж байна. Баясаах явлаа. Азийн тэнүүн цээжинд гантаа хэд магсаж Азийн дөрвөн бэрхийг мориулган тэнээлэгдэх Тэнгэрлэг зайд Хэмэрлэг монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өрийн дэвтэр үндэсний блог эхлэхэд бэлэн болсон байна. Байн. Байн айгу үндэсний маягтай үндэсний жоохон цагаасар маягтай. Байн. Энэ дэр хадаг өрцөн бүлэг алах байж тээ. За, өрийн цэцэр блогийн сар шинийн шинэ нэгний дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт та бүхний өмнө ардын дууны ханхүү ардын дууны одоо Justin Bieber алтан жаргал болон за мөн одоо Ган спорт центрийн нүүр царай фитнесийн тамирчин танаас сүүлчийн хотын авраг улсын авраг лөө Улсын авраг. Яаж байгаа бодвидгийн улсын авраг шалруу тэмцээний хүрэл медальт жүжигчин сампил буюу ган зориг Баярлалаа. Маск продакшны жүжигчин дараа нөр тийм хөтлөгч, жүжигчин, фитнесийн тамирчин, ивентийн захирал продюсер зургийн дараа Монголын бүх компани зургийн дараагаар явж байна. Продюсераар явж байна. сар шинийн дугаарт мань хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Сонин сайхан юу байцгаана. За одоо сүүлийн үед фитнес л их явж байна да тий. Дандаа л фитнес. Зөрүүлээл бас Зөрүүлээл хардаг хүмүүс шүү дээ тий. Гангийн 2, чемпи 2 гэж байж байгаа шээ тий. Баясаа гангийн Ган штэ. доош. Ган спорт центр. За, сайхан шинэ. Даг далантай бэрөө болчин давнам тарган сайхан орвоо. Давтай сайхан. Бас энэ ардын дүүнээ их үү? ардын дүүнээ гэсэндээ бас айхтар хөөрг мөргөөр Харин бид нар тэр юм санахгүй ийм харин хөөрг мөрг бас нэг. Би бас яг тэгсэн яг нодлогийн цагаан сараар агтвахын давж тавиад хөргөө хаяал дараа нь цагаан сараар авч Амар юм шүү. тарган сайхан Сурааг болгор энэ дэрхээ яваад идэх тий. тэгтийн байлээ. Чил хадгалуулчаал тэгээ буцаа авч. За сонин сайхан юу байцгаа. Сүүлийн үеийн сонин сайхан уран бүтээл яаж ийж байна? Алтан жаргалаас эхлэе. Ойр дийм дараг нэг сон тулгам. Айгүй юм байгаа шигүү. Тэг жоохон сон бишүрхээл. Би тулаагүй байгаагаар ярих юм бэ тий. Гэхдээ тэгэл сайхан дуу хоор үндэсний дуу хоороо үргэлжлүүлээ явж байна. Тэгэхээр энэ жил өмнөх жилүүдээсээ өөр жоохон өшөө хөдөө гадаагаар зорж байгаа. Тэр нь юу гэхээр жоохон судалгааны чиглэл рүү жоохон ажил хийгээд. За. Өмнө нь бол одоо нөгөө бидний одоо дуулдаг дуу чинь амнаас ам дамжиж эсвэл бичиг одоо нөгөө нэг тэмдэглэгдсэн одоо нотлсон баримттай болгосон дуунуудыг авч дуулдаг ш тийм ээ. Тэр болгоно нөгөө хүмүүс дуулагддаг одоо цаана 50000 ширхэг дуу байна л да. Тэгэхээр сэнтэй одоо тэрний яг өөрийн одоо нөгөө тухайн нутаг орондоо ясныхаа өвийг хадгалаад дуулаад явж байгаа аавынхаа өвөөгөө уламжлаа явж байгаа тэр хүү яг малчин зонголтон дээр очиж дуу хоорыг бас авъя да гардаж авъя гэд зорж байгаа. Бас үндэсний Гоё ажил соёл хийсэн байгаа юм. Тийм. Яг зөв энэ нэг талтай энэ юм байгаад байгаа. Одоо жишээ нь ингээл бид нар нэг юм цэнхэрлэн харагдах уулс гэдэг үг бүгдээрээ мэддэг. Тэ? Эсвэл цагаан сар гэхээр цагаан сар гэдэг үг бүгдээрээ мэддэг. Хүн болгонд дуулдаг. Тэгэхээр бид нар жоохон тэр олон өв сан байх чинь жоохон дутуу ажиллаад байна л дээ, тэ. Тэгэхээр цэнхэрлэн харагдах шиг олон бүтээл байгаа. Уул хангай хайр дурлалын сэдвтэй тий. Тэгэхээр тэр дуунуудыг очиж бас яг олж бүтээе да гэдэг зорилго байна. Чинхүү. Тэгээд үзэмчийн ястан руу шууд чиглэх гэж зүүн жишээ. За. Үзэмчин дарганг тэр чинь бол одоо нэг ястных. Тэгээд тийшээ дуулалт, идэл хэрэглэл, өмсгөл, зүүсгэл ерөөсөө ахуй соёл тэр чигээрээ үлэмж тансаг. Тийшээ нэг хамгийн гоё газар л сайхан руу чиглэж эхлэе гэдэг. Нар уурах зүүн тийш явдаг. Өнгөс нөхцөл өөрөө тэр тий. Өнгөс нөхцөл уран яруу. Тэр хамгийн тансаг гэж хэлэх юм бол тэмдлээ. Сая чиний харагддаг ч үлэмж л Үлэмж. үлэмж гэдэг дуу чи өстой уран яруу тансаг байл. Энэ ч юм бол шинээр бүтээсэн шүү дээ. Харин тий. Одоо нэг яруу Тэгээ гэдэг одоо шиг. шинээр бүтээсэн. Бас гоё нэг талаар байна л шүү дээ. За ийм л байна. Гоё эхлүүлж байгаа юм байна. Тийм байна. За ганцхан За миний шинэ жилийн нүүрх ажлынхаа араас бүгд найранд солонгос улсад гэр бүлэрээ сар амарчгаад. тэгээд бас ирээл явах вэ. Тэгэл нэг уран бүтээлч хүн бас киноны уран бүтээл гээл 2-3 киноны уран бүтээл төлөвлөчөөл байж л байна. Одоо жоохон уран бүтээл тал руу орохгүй бас нэг хэсэг уран бүтээлээ би хайцсан байсан байл шүү дээ. Яг нэг бас Тамирчнаа хөөгд. Яг нэг өөр ажил хөөцөлтөөл те.
яваад байсан. Бас өөрөө өөртөө ч бас нэг уран бүтээлийн бас нэг чөлөө авъя гэж бодоод хувьдаа яасан сайхан өнгөрдөг намар бол масктайгаа тоглосон. Энэ удаа бас киноны уран бүтээл рүү жоохон төлхөө орох гэдэг байж биш тэ. Тэгээ сүүлийн ганцаах тэгж ийн гэж байна. Битэр ингээд жин дөр юм ярьж ангууд сүүлийн ахт нь урдны нийтмийн киноны санал ирдэгсэн. Одоо дандаа тийм боёо киноны саналууд ирээ. Зодоотой кино. Ахын дэхтэр бас өөрчлөгдсөн байх шүү. Тухайн үед яг тэгсэн шүү бас гоё яг соёл юм байлээ нөгөө. Бага нөгөө юм чин дандаа л нэг юм дарга марга нөгөө таргам цатгалан баг чинь. Сайхан дарга марга. Тийм нөгөө олигарх дүрмөр ирдэ тий засаг дарга гэдэг нэг тийм байсан. Яг үгүй ясаад ирсэн чинь бас 2 3 тийм нэг эсрэг дүрийн санал бас нэг тийм зодон цохиндээ киноны санал ирсэн. Тэгээ тухайн үед бас нэг арай өөр ажил ихтэй байсан учраас бас амжаагүй тэгэл орж амжаагүй л дээ. Ер нь бол бас дотор бас тийм бодол байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг маань Юна ресторан дээрээс үргэлжилж байгаа. Тэгээ Юна ресторан маань 13 салбартай. 13 салбартай. Солонгос нэг байна. Солонгос нэг байна. Бусан хотод байна. Бид хэд бусан зураг авч явах Солонгос нэг салбар байна. Тэгээд Архан Эрдэнэ тэгээд хотын нийт 13 салбартай. Өнөөдөр амьд үүдэг нэрийг. Тийм шүү дээ. Өнгөө амьд Юна байгаа. Тэгээд энэ яг цэцэрлэг төрөлнгийн арын салбар дээр яг замдаа арын салбар дээр сөрүүлж байна. Дээрээс нь манайхаа юу яа. Өнөөдрийн бас нэвтрүүлэлтэй хамтран ажиллагаа Лагшин брэнд хармаг жимсний өнд. Одоо нөгөө энэ ханиад том их шүү дээ. Хүүхдүүд нь хүүхдүүд ханиад том их үед дархлаа дэмжих зүгээс. За манай хоёр маань ч гэсэн зочд маань дархлаагаа дэмжиж Лагшин брэнд. Лагшин брэнд. За манай зөргөө тийчээс дуугаараа. За байн. За тэгээ хоолны өмнө бас манай мөний байгаа. Мөний нөгөө нэг юу? Энэ мөний утгаар ийм шүү манайха. Тэрбум бактеритай. Тэгээ яг хоол идэхийн өмнө уурчхад ходоодыг сайн хоол идэхэд бэлдэж өгдөг юм байлаа. Тэгээ хоолны өмнө идлээс байгаа мөнийг уучнаа. манай хоёрын одоо хүүхднаас хаана өнгөрөө. За миний одоо ховд уу? Ер нь бол би чи их баруун аймгаар тэнж өссөн. За Би чи нэг багасаа нөгөө эмэдэр өссөн болохоор манайхан чи нөгөө зам ангийнхан. Тэгээ зам анги чи ингээл нөгөө хаан зам засж ийн ирж ийн гээл миний хүүхднаас чи аавын ажлыг дагаа явах уу тэр нь? тий. Үгүй ээж ажилладаг байгаа юм. Ээж ажлыг эмээгээд байгаа. Тэгээд тэр гол нэг гэх байхгүй хаана өсөв? Тэнд одоо өрийн дэвтрийн соёл те өрийн дэвтэр гэж нэвтрүүлэг байх шүү дээ тийм ээ. Тухайн үед бичүүлж барьж үзчихээ бөө. Одоо аав ээжийн одоо өрийн дэвтрийн соёл ямар байв? Тэрнээсээ сайхан хуучлаач. аав ээж өрийн дэвтэр үү? Тэгээ дэлгүүртэй авч нэг ингээл бичүүлдэг тийм байжсэн гэж шүү дээ. Мэдхгүй тэрийг бол сайн санахгүй би ч нэг эмэдэр өссөн болохоор Өөрийн хувьд. өөрийн үед бол сайхан үр байгаа шүү дээ. Гуц моцор бол бас ёо Сайн хуулаад үр гиснээс нөгөө би нэг оюутан байхдаа нөгөө сургуулийнхаа гуанзнаас тэгэл бид нар ч оюутан шүү дээ мөнгөтэй байх уу байна байхгүй юу байна те. Тэгээд нөгөө 4-р курс мөстэй ингээл хоол зээлж идэл ингээл тэгэл төгсөөл яваал тэгэл кино минонд тоглоод тодорхой хэмжээнийхээ бас те олыг танил болоо явжсэн чинь нэг харсагч урдаас ирж ирсэн. Хотын төвд ингээ нилээх баймтан байсан юм аа. Тэгээ тэр ихч маань ч угаасаа их гоё хинэггүй ихч байсан. Тэгэл бас энэ олон ч оюутнуудыг бас хөөрхий их хотод ирсэн цад хоолсон доо. Тэгээ нөгөө 4-р курстээ өөрөө төлөндөө гэсээр хагаад мартаад явцсан. Тэгэл ажил амьдрал ирэхээр мартагдчих. Тэгэл нэг өдөр осын таньж утсан. Мартдаг нь. хороолын дөргөөр тэг байжсэн чинь нэг ихч хүү сайн уу ганзаа гэж тэгж гин. Өө сайн уу гэж таньж өгч байгаа чинь. Таньж куц чи нараа ихж байгаа юм зү тэн гэсэн чи миний дүү нэг одоо нэг оюутан байсан өрөө гэж гэлсэн. Тийм ер нь хэд байгаа үлээ ихж гэсэн чи нэг 20,000 хавцаал байсан тэр үед тэгээд тухайн үедээ бас тэр ихчтэй өгжсэн санагдаад тах. Оо яана ихчээгээд тэр нэг оюутан цагийн нэг өөр бас байдгийг ш. Тэр үед тэгэл сампл сэргэн мандцсан. Сампл бол ихтэй залж ирсэн багтаа тухайн үед бол. Тий. Бас биндэр ахын буйнд бас нөгөө тэр кинон тоглосноор өстой жинхэнэ нөгөө урлагт өстой нэрэ намайг ийм сайхан уран бүтээлийн тоогонд оруулж ирсэн хүн шүү дээ. Тэгээ тэргээрээ л үдий зэрэгтэй бас сайхан явж байна. Одоо ган зөр гэдэг нэрээ марттал. Сайн байцгаана би ган зөр гэж үгүй чи сампл байна гэдэг. Тэгээ сайхан явж штэ. Тэгээ. Анжигийн үед өрийн дэвтэр байгаа л байлгүй байдгийг. ардын дууд бол мөлий амар орчин үеийг нэртэй Анжи. Хөдөө нутгийнхан бол бүр ганзөрөг биш шүү дээ. Бүр шууд сампл шүү дээ. Тийм шүү дээ. Дан сампл те. Манд байлгүй байдгийн би. Би чи Төв аймгийн үгүй Төв аймгийн төвих 100 мод. Тэгээд ээж ийш тийшээ явна. Тэгэл хүүхдүүд гудамныхаа дэлгүүртүр 50 ээжийг ирэхэр үгүй гэл те. Байлгүй. Тэгэл одоо ч гэсэн бас байна шүү дээ. Одоо хэрвээ. Тий. Одоо бас байна шүү дээ. Дарах уу? Тэгэл уртаараа хоолтгоо тий. Энд чи итгэвтэй амьдруулж байгаа байхгүй. За цагаасар яаж хийдэг вэ? Ганзаа Одоо яаж хийдэг? Өмнө нь яаж хийдэг? Одоо нэг аав ээж байгаа болохоор би бол нэг бас нэг юу ядгүй штэ.
нүсэр хийхгүй их нэртэй. Ерөнхийдөө бол бэлэглээ бодоод 5-гийн идэгээ зассан. За тэгээ мах шөлөө засаад тавьчин. Даавч дээр очиж цолгоол. Ер нь бол гэхдээ хүндэтгэлтэй хандны сайхан сар шинийн баяртай бол. Тэгээ би ч өөрөө бас нэг тодорхой хэмжээний бас нэг юм сахиус махустай байдаг болохоор заавал нөгөө нэг тэр үес дээрээсээ заавал хөндлөл үзүүлэх хэрэгтэй байдаг учраас тусдаа бас нэг юм хүм. Зан үйл байгаа. Тий, тэнгэрээ ундаалт цайлна, шамнуудаараа нийлж онгодуудыг гялаалгана гэдэг ч юм уу тийм. Одоо шавтай тий. Тий, нэг олон байхгүй зөвхөн. Тийм юм байдаг болохоор яг энийг бол бас өсгөлнээс сайхан ягаал явтсан шүү дээ. Би бол цагаан сард бол хүндэтгэлтэй ханднаа. Энд чинь нөгөө манайх нэг юм дээшээ харсан сав гэл ингээл өчргөө бэлэгддэг шүү дээ. Тэр нөгөө дээшээ харсан сав болгоныг дүүргдэг ганц баяр ихгүй. Айгуу байвал цай, хоол хүнс те. Тэгээ цагаан эдэгээр ингээд дүүрэн бэлхуулж идэг. Тэгээ хүн болгоны орж ирсэн хүн болгонтэй амар мэд мэдээд хоол хүнсээрээ дайлаад дүүрэн сайхан дайлаад тэгээд алгын дээш нь харуулдаг. Золгохтой хүртэл дээшээ харуулж золгох. Энэ чинь хүндгэлтэй тэгээ бусад улс үндэснээс бид нэр ондоош гэдэг бол энүүгээрээ л ондоош. Дээл хувцас өмснө. Иж бүрэн өмсөх хэрэгтэй. Энэ алтан жахлын гэж дод. Одоо манай ингээл хошоо урлагийнхныг ингээл амьдрал дээр өстэй амар айлаа ингээл завсаргүй инээд хийгээл те ингээл аглах мах чинь амьдрал дээр амар сөрөөд ч те. Яг тайз дээр гарахаараа л ингээл ялцдаг болохоос аглах чи амар сөрөөд шүү те. Тэгэл алтан жаргал чи одоо ингээл сайхан ингээ намбаас нь дуучилж амар инээд биш үү те. Амьдрал дээр юу? Амар айлаа те. Юу штэ гэж. Чингээл комеди юм шүү дээ. Бас комеди юм Амьдрал дээр комеди юм шүү дээ. зүг талаат л үхэр амар гэдэг шиг ингээл явж. Одоо ингэдэггүй байна. Бид нар ингээл анх ингээл урлагийн оюут урлагийн сургуулийн оюутан байт ингээл ах дүүнэртэй нэг цагаан сар бараар очиж залгаар. За нэг жүжиглээт. Тий. Нөгөөлээ. За нэг инээлгээд гэдэг. Чамаар бол одоо айл болгон л аядууны юм дэвшүүлэх гээл байдаг бах та тий. За нэг сайхан дуулчих гээл. Тэгдэж тарих. Тэр бол өстой байнга байгаа өстой. Халуун биш. Яг нэг Яг хоо байж би дараад байна. Авчаас таа. Та малгайгаа аваа чи дуулчих шүү. За нэг нөгөө нэг жоох. За Манай ах малгай авчаад. За ингээд сайхан сар шин болж байна. Тэгээ хүн болгоно айл хотлороо сар шиндээ тэгш дүүрэн сайхан шинлээрээ сайхан цагаан сарын дуу өргөмөрья. цагаан сарын шинний нэгэн болоод ирвэл хөө цагаан эсэгээ гадана дэвэсэт тэнгэр бурхандаа мөргөлөөд хөө цагаан эдэгээ таввагаараа дүүргээд амтандана болж сууна хөө царайлэг торсон янчин 돌라마다 산산이가 길랜데 호호호호호. Ястаа цагаан сар болж байгаа гар золгоно. Шууд тий. Бэм. Төрцөн амт шүү нэрээ найзтай. Супер. Ханаа төрөө тэрэг алгаа. За юуны рестораны маань хоол орж ирлээ. Хэдлээ сайхан хоол ичээд. За тэгээ араас нэг манай нэг тэмцээний блогийн маань нэг үндсэн дүрм тэмцээн уралдаа явуулаа. Тэгээд хожигдсон хоёр нь очиж айлын үр дардаг тийм. Хоёулаа нэг баг юм уу? Ганц хоёр нэг баг. Хоёр нэг баг. Зочид маань нэг баг нэг баг. нэг болно. Тэгээд манай энэ редакторууд найруулагчийн зүгээс нэг ганц хоёр тоглоом бэлдсэн байгаа тэрийг. түр зогсон мэт тий одоо малгай жоох авчих. Зогсоогүй шүү. Зогсоогүй шүү тий. Баярлалаа гэдэг. Ганцаар малгайгаа чавлаа. Алтан жаргал дуулаа. Баярлалаа. Гэхдээ булчин бүр энэ тухан дээр гараад ирсэн. Ямар байшаа. Ийм дугч expect болсон. ийм комеди юм шүү дээ. Ийм л нэттэй юм шүү дээ энэ маань. Ивент тэтгэгч Хөрстийн шимиг хүмүүн танд лагшин брэнд. Дэмжиг ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч, хариуцах хөрөлтөд цагаан сар, талах чихэр хувьцаат компани. Дуучин Алтан жаргалын одоо анхны гараа одоо pop хамтлагаас үүсэлтэй гэдгийг ярьж болох уу гэдэг. Болно шүү дээ. Одоо хүмүүс одоо мэддэг байхгүй одоо ингээд Ганцууч мэддэг юм чи. харин хүмүүстээ мэддэг байхгүй одоо ингээд анханасаа л ийм сайхан одоо ардын дууны ханхүү үгүй энэ одоо pop хамтлагт одоо тухайн үеийн jazz pop хамтлаг юм уу? Өөрөө ч одоо самплаас өмнө би одоо танил байлаа шүү дээ. Asian shop те. Asian shop хамтлагийн дуучин байлаа. Ус мүсний ийм байсан гэвод. Нэр өгөөтэй шар өстэй байсан тий. Тийм шар. Тэр зураг мөрч юм байдаг шүү. Байл байдгийг. Тэгээ ямар дуу дуулах уу? Клипүүдийн одоо хамгийн сайн Манай хамтлаг чинь нөгөө Орхитос киноны 1-2-ыг дуулсан. Тий. Тэгээ нөгөө Саахалт айлын сүнжээ гэл Asian shop хамтлагийн бол бас хөөрхөн байгаа. танил дуунууд байдаг. Сагалт айлын сүнжээ дээр үгэнд би клипэнд тоглож исэн юм да. Тэгээ тэр үчи би хасагдсан байсан юм аа. Тийм үү? Өөрөө мэдхгүй явж хасагдсан байсан юм. Тийм үү? Юу гэсэн үг өөрөө мэдгүй байж байгаа хэсэг гэж байна. Манай хамтлагч ингээд шууд юу ачдаг. Жохон линзээ юм уу эсвэл жохон компленттэй байгаа шууд тэр дорно. Тэр үед чинь нэг тийм учиргүй ингээд бид ч машин тэрэг байхгүй алхаа авчдаг. Хаа байгаа энэ суйсаас тэр 120-ын нөгөө байгалийн нөгөө нэг байгалийн студ чи юу гэдэг лээ. Мичид рекордс руу шууд алхаж очиж бичүүлждэг. Тэгж алхаж явж байхдаа би инктевник үүрэн дээр амтгаас хасагдчихлаа. Бичүүлчихэд ирж байхдаа шүү. Хоолоо орцсон. Хоолоогоо бичүүлчихэд яагаад ч миний хоолойг тэнд аваад үлдэж байгаа юм яах гэж үлдсэн анханасаа. Тэгээд инктевник үүрэн дээр буцаад алхаа явж байхдаа дуу сайхан боллоо гэж хэлжсэн. Уг нь бид нар хаан банкны нэг сүлт дуу хийжсэн байхгүй. За. Хаан банк танд ойрхон гэнэ. Хаан банк танд ойрхон түмэн ихтэй гэдэг нэг өрөө үгнээд гэжтэй. Тэр өрөө үгийг бүр дахилт махилт болгоод бүр амар дуулж малцсан. Хэвээ хаан банкнаас одоо хэвээ алан мална гэж хэлжсэн чи. Би шууд инктевник үүрэн дээр алуулсан шүү дээ. Хам өрөн байсан бол би үсэрсэн байна. Тэгээ чамаг юу гэх Яг зүгээр нөө тасалж өрөөгөө манай багш уурлаадсан байхгүй. Чи уртын дуучин хүн байж юуны чинь Pop хамтлагтай. pop хамтлаг, эстрад хамтлаг чи юу болж үз. Тэгээд багш маань болоосон байхгүй юу? Ер нь бол Хин багш. дэлгэргээд. Дэлгэр багш. Монголын гавьяас багш дэлгэр. Багш маань өөрөө намайг дуудаж авчирж ирж оруулсан шүү дээ. Өөрийн шавьяа болгож авсан. Тэгээд юу гэлээ гэж шавьяага одоо тэгээд уртын дуучин болохгүй. Өнөөдрийн алтан жаргалыг бий болохгүй юу гэж эстрад хамтлаг руу явуулах уу? тийм шүү дээ. Одоо хэдлээ тэмцээнд орох уу? Эхний тэмцээн Дэмбэ байгаа юм байна. Дэмбэ байгаа. Маш их манай За, нэг нөгөө хэлэхэд одоо баг болгоноос нэг хүн нор идэх. Тэгэхгүй бол би яг үндэ хэлэхэд Дэмбэ бас сайн мэдв Монгол хүн мэдгүй. Алтан жаргал мэдэн те. Жаргал мэдчих. Манай зөргөө мэднэ. Гөө юу яриад юм бэ? Ганцооч сая замдаа явж байхдаа би өстэй халаад. Дэмбэ За би орё. Яг тэр маань Ер нь манай төдий хамгийн одоо энэ дугаарыг хамгийн алей өнөө алтан зэрэг байж байгаа. Яг 3 хошижогийн үн ерөөс байхгүй. Хамгийн комеди юм ярихаар яг эндээ алуулчихад. Тэгээд эхний тэмцээ Дэмбэ байгаа. Тэгээд хэдүүлээ. За тэгвэл одоо зойго Анж хоёр. Бас энэ нэртээс гадаад нэ. Зөргөө. Зойго Анж. Зоя. Нутгийн хоёр дэм бэтг юм шүү дээ. За тэгээ. Чи нийслэл авдаг Ордоос уу? Үгүй. Би яг хөө дээр үз сурч ирсэн. Би бүр 3 дугаар ангида манай ээж ах нь одоо энэ Багнуур үзэд компанид насаар ажилласан гавьяа туурхай чинь Дамбэлжээ гэж. Манай нутгийнхан бол Дэмбэт төлөлтөй мэдгүй юм байхгүй юм чинь. Тэгээ анх биднэрт ингээ хүүхдүүд бүгдийг ингээ суулгаж чад Дэмбэ зааж өгöd. Тэгэл хожигчны нэг кул айрг уулгаал гэр тойруулж гүйлгэж ирээл. Тэгээ гүүгээд ирж яхад нөгөөх нь хожигчиiдэг. Тэгэл хоцсон тойрж гүүхгүй айрг уухгүй. Дараагийнхаа хожигчныхаа араас Тэр чи бүр эсээд гэсэн дотор Өө шингээж байгаа. Сэрийнхаа ийм хүнд тэглэмээс гацсан юм тий. Одоо чи хожигдвол юунаг тариад гүөх. Нагийн 13 салбарыг 13 салбарыг тариад гүөх нэ шүү. Тэгж сууж ирсэн юм бэ? Тэгвэл эн чи амар юм ба штэ. Яана. Нэрээ Дэмбэн дээр дуучтай Дэмбэж болдгоо шүү гэдэг алтан дүрэн байдаг мэдхүү. Яагаад? Нөгөө затаагттай хэлэхлээр чиний хурууд хөрүүлээ ороод ирдэг. А тийм үү? Тийм. Бас тийм зайлуу байна. Тийм. Стап хаусаар яадаг. Чимээг үйлчихэд. Да Тийм. гэдэг. Чамтай бол зэрэгэл хэлж байгаа юм шиг нэг хараад хуруу гэж хараа яваад байдаг. Тэгэл Чи тэгэхээр ер нь бол хуруу гараад ингэж яхад нэг. Тийм учраас цогцоохон авиа чинь улсын хэдүүдэг яврах шүү дээ.
Бас ямар амар тоглосон юм ба. Зүгээр нөгөө нэг За тэгээд Дембэний гулах чинь минь үзье. Рэдинэг ямар амар батал вэ? Амар юм биш үү? Нэг хийгээч зоргоо. Чи бол бүр сэтгэл санаагаас нь унгаал ихнээс нь. үнэхээр л гойлагч санагдчихэ. Ядаж Дембэний боол минь гэлдээ. Дембэний болооч. Яа энер чаасан. Яа би зүрх өвдсөн. Шууд ууч юм уу миний дөө? Шууд энэгээр ингэж явслаа. За. Йоо Яава чи. би бүр сандарчлаа бүр ямар амар юм бэ чи. Чиний өнгөн тэгэл. За наадгаа юм. Эн чинь бас нэг таашдгал байх л да Сайхан ам наадгаа шүү дээ. Би сэтгэл зүйгээр үзүүлж штэ тэгэхээр. Дарах гэж байгаа хөрөм нөлөө. Динжингва дэндэ. Да. Ганцхан хоёроо ганцхан мандаа доллон хоргой доллоо чи 8 дээрээ аваад байна. аваагүй чи хараач. Тэгээс ингэсэн. Уу яг чам зүгээр үзүүлж байгаа. Тийшээгээ бас хараарай гэж. 8 байж хад хотлоо ингээд. Юу авахгүй. Намайг анзаарахгүй авчлаасаа. Аваагүй. Би шудрах. За. Насаараа үнэн шудраагаар яв. За. Динжингва сайнуудаа. Хоёр хүн гинэ биш байна. ганцаараа гинэ дөрвөн мандан дөрвөн хүн хана дингва димүүдэ. доллон гинэ намааруу найз чи яагаад завааруулаад байгаа юм бэ? яава. Би аваагүй шүү дээ. Нэг л авсан мэт. Нэг л авсан. Тэгээ бүгдийг нь авч байгаа юм шиг ингээд яваад гэж. Үгүй чин. Өө чи юм болгоод цацаад байна. Энэ Өө чи өө. Өө тэр хоорондоо чи миний толгой чи ингээд за байж сайн толгой да гурав юу вэ гэдэг байгаа. За хурдан явъя. За. Диннэ Манда дөрвөн гинэ биш байна. Дөрвөн гинэ дөрвөн гинэ дингва димүүдэ. гурван гинэ минийха дөрвөн гинэ гурван гинэ таван гинэ димдэ дундаа таван гинэ цацлаа бодог 3 дахь. өө цацсан сая 4 дээр цацсан шүү 4 дээр цацсан шүү за Одоо гоё юмна. за энэ амар энийг амар авдаж алаач гэсэн За. Түлчээс таа. мэрэ маннанда таван гинэ биш байна ганцхан гинэ доллон гинэ динбэ биш байна зургаан гівэ аврааса зургаан гівэ динбэ биш байна гурван гівэ дундааго дөрвөн гинэ яа Зүрхний шигдээс болж. дөрвөн гэж таа. Яг манай Би хожигдчих гэсэн юм аа. хожигдж өгсөн би яг мэдсэн. Зүгээр Манай шүү баян дээ. бол хожигдож Гэтэ өгсөн. амар юу юм бэ? Залтай юм байна. Э. Хотлаа ингэж мингээ тэр хоорондооч би тоогоо түрүүнийг шиг хід байлаа майлаа гэж бодож модоод. Тэгээ энэ минь бас ингэж мингээд бас сатааруулаад ш тий. Гэхдээ сатааруулах бишээ зүгээр л ойролцоо байсан байж магадгүй авчяал гэж байгаа байхгүй. Харин тий. Тэгээ эн чинь болохоор толгой би Би тэр тэр хоорондооч чинь үний бас уран зал байна шүү дээ. харин би бодож тэрний өмнө чи 2 байсан. За байж нийлээ 5 юу яага авчихваа гэдэг. Зүгээр амар ирсэн. Дөрвөөс 2 2 3 тастай дөрвөөр Харин гэдэг. 6 нэг нэ 6 3 байсан тэгвэр. За одоо та хоёр тэгээд дэмбэт юм уу? Битэрч одоо дэмбэ мэдгүй. Ингэж юм. Сэнийгээс дахиад бас нэг үндэсний баяр их болж байгаа юм чи цагаан сар болж байгаа юм чинь те. Ард түмний баяр болж байгаа юм чи бас нэг дахиад нэг тэмцээн болчих гэж байна. Тэрний юу вэ гэхээр одоо эхний тэмцээн дээр зоргоо Анжи хоёр орсон бол дараагийн тэмцээн дээр ганцаа хувь дээр өрсөлдөх юм. Ганцаа хувь дээр юугаар өрсөлдөх вэ гэхээр одоо үндэсний шагаа 10. Аа за. За, өрийн цэцэр влог маань үргэлжилж байна. Сар шинийн баярын тусгай дугаар маань үргэлжилж байна. 2 дугаар хэсэг эхлэхэд бэлэн болсон байна. 2 дугаар хэсэг та бүхэндээ бид бүхний дараагийн одоо тэмцээн уралдаанд маань заавар зөвлөгөө өгөхөөр Монгол улсын одоо үлэмж дархан мэрэгэн спортын мастер Лувсан Зундун Бямб жаргал за мөн залуу арвал Сүхбаатар нар хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана. За сар шин сайхан уу? За сар шин сайхан шилцгээж гинэ үү. За манай влогт одоо өнөөдрийн зочдоор одоо манай ардын дуу Салтан жаргал за мөн маскер такси жүжигчин ган зэрэг нар оролцож байгаа. Бидэнд одоо заавар зөвшөлгөө өгөөч. За ингээд өн эртний түүхтэй шагаа 10 гэж энэ сайхан спортоор ингэж өрсөлдөх болсон та бүхэнд маш их талархаж байна. Тэгээд одоо жижигхэн дүрм хэлж өгье тийм ээ. Нэг харваач
4-450 тэгээ аль онс нь ялагчаа тодруулъя л гэж бодож байна. За ингээд тэмцээн эхлэх. Ер нь юуг анхаарсан зүгээр. За ер нь бол тэмцээн дээр бол юу яддаг. Нэг багт бол 6 хүн тоглодог. Тий. Тэгээд 15 хасаатай нэг айл 15 хасаатай. Тэгээд нэг харваач 4-4 сум тавиад ингээ явдаг. Тэгээд нэг айл нэг юм модтой гэсэн үг. Тэгээд нөгөө нэг айлын модон дээр тоглох тий өөрийнхөө модон дээр тоглох гэдгийг суулаагаар шийдэгдээд ингээ хоёр өөрөг ингээ тоглоо явчихдаг байхгүй. Тэгээд төрүүлж одоо 15 хасаага хоёр удаа барчих юм бол хожно гэсэн үг. Эхлээд хожлаа. Тий. Ер нь бол айлын хасаанаас одоо өөрийнхөө 15-ээс оноод тий тэр 6 харваач тэгээ айлын хасаанаас авах юм бол тэр давуу тал үүснэ гэсэн үг тий. Бас. Тий. За ингээд өрийн хувьд бол ганцаа хөтөрийн хувьд одоо тэгээд энэ задгаа талаагаас ганцаа ах. ганцаа ус гэсэн үү? Маск продакшны жүжигчин ганц зэрэг байж л та. За. Уншин гэж явъя л та. Маск Монгол Улсын сэрийн нэрний ажилт Маск продакшны жүжигчин ган зөрөг. залуу харваач. Ган зөрөг. Хардаг баха. Нааша явах гэдэг санагдаад байна. Эний чи юу сүрхий бэлдээ л дээ тэгээд энэ юу зөскөө бодчих. Extus production-ы Extus production жүжигчин Хэрмэл гүр продакшны захирал. За ядаж доотлог онлоо та харилцдаг. Яа ичээ. гиди. Явахгүй байна. Арагшаа гиди. Мөрөөс бол сайхан. Гиди явш. Манай алтан жаргалын удамд өлөмж дархан мэргэн байна. Тийм. За. Онцох юм байна. За гиди. Сулал. Одоо мэдэрсэн үү? Одоо мэдэрлээ. За. За тэгээ тэр өлөмж дархны үгийг сайн сонс. Нэг ингэж бүр ингэж чангалахлаар чи явахгүй байгаа байхгүй. Энд ингэ сул байж байгаад ингэж нислэн гэсэн. Уг чиглэл нь яваад байна. Мод руугаа ирж байна хөө. За 3. Миний доонохгүй бах өө. За 3. За Сүүлийн сул. За хэн ч онохгүй бол Зөөр орноо. Орно шүү дээ. Тэглгүй яах вэ? Гүү хэлгүй дээ. Тэглгүй яах вэ? алтан жаргал чи амар Би гүүгүй үзээгүй. Үзээгүй. Самбартчлаа. Тэр ихтэй ойчлоо самбартчлаа. Тийм. Сая тооцохгүй. тийм байх үү. Урдаас гараараа зогч чинь. Сагсан дээр самбардах тооцоод байдаг. Яа. Шагаан дээр бол урдаас нь шүү. Мэдрэмж бол авчлаа. 5 болгоё л та гэдэг. Дахиад дөрөвийг тавьчихгүй. Гэхдээ одоо битээр 4 тавьчих. Тийм. Одоо Чи ядаргаатай Юу юм ч болгон болооч. дээр намайг хожих гэдэг юм. Энд чи миний болоо гэжтэй. Чи зооч штэ. энэ хоёр онохгүй тоо хоёр тавина. За тэгээ. 4 тавина. Яг зүгээр би нэг одоо нэг хэрвээ 5 сум тавьсан бол яах вэ гэд нэг. За. Ер нь Одоо өчрийг нь олцсон юм биш чинь тий. олцсон харин. Чи яг жоо мэдэрч байгаа л харуул болно. Тийм. Болчихсон шинжтэй. Тэр онцлоо шүү. За одоо энэ чи За суудлаараа тий. Айл амтай. Би яг барьчих. Би бол одоо нөгөө хоныг хийж яхих л харж исэн гэдэг шиг гарууд шүү. Одоо ганц. Гоё шүү, гоё. самбар. Сая самбар Гоё шүү. Хүрээ. Энэ жаргал бол мэдрэмжээ авцсан байна. Царай мөрөө нүд болоос л манай зэрэгэд биш. Би зөргөл Тэгтээ хүмүүсээ аманд ор төвлөр. Чи нэслэгтээ доош нь болчиход биш. Хэмэтгүй энэ манай нутгийн линк гэсэн. Яа, бас явж байна. За өстө нэг. Жоста гоёндоо. Дахарл. Жоохон байрлал. Тэгье. Саяныхыг одоо ингээд наанаас гулгаж ич онохыг бол тооцсон тий. Тооцсон. Эндээс л Тооцсон шүү дээ. Зарган хонолт. Яа. Энэ чи сүүлэх үү? За одоо яах. Нэг гिचээч. Энэ явахгүй нэ. Нэг цаанаас нэг юм болоо. Жоох ийшлсэн бол онж. Жоох ижлэл. Голтой байсан бол. Чи иргэдэм байна яг. За би Энэ ингээд гэж чи одоо онохоор нэвтрүүлгийн цаг дуслаа. миний дөнөдөө нэг ончооч. Тэнийг ончооч гуйж ин. Тэнцчүүл яах одоо бүгдээ. Маа. За оны. За наа. Бааш тэндээс саяг онох гээд байгаа юм тий. Тий. Энэ би уг нь яг эндээс онох гэдсэн чи.
суудал солиулж. Яа. Самбартчлаа тий. Самбарч байна. Шагараа төвцэн сууж явах үү те. Шургаагаа хариуцсан шүү дээ. Би хариуцсан шүү дээ. Би яг гой сурчин. Аа. За тийш. Зөв аа тий. Бити чангал. Одоо энэ хоёр онцчих. Болын сар. Сайхан л нэслэх гэж юм да. Яа! Хэд самбарлаа. Ер нь бол ирж л байна. Таныг л арай чангал харагдав. Чанга шээ. Жохон босхоор те. Яа. 3 баггүй. Одоо 4 явж гин тий. Тийм гурван үсэ. Тий. Одоо дөрөвтг юм уу? Тий. Чүү. За хэдүүлээ бүр улмал муудаад байна. Яг бай. Чүү. Яа. Чисээ өгөөш өгсөн юм байна те зүгээр. За сайхан онлоо. Сайхан дахиад ончих. Араас нь ончих. Араас нь ончих сайхан. Энд ихтэй чатганы юм яваадах шиг санагдаад байна. Нэг ёслол хийгээл. Ингиж мингий. Гүү. За ингэж. Дуусчлаа 4 сум. За. 4 сум дуусна. Яг би ялсан л их юм болоо. Энэ явахгүй нэ. Энэ явна. Анзаахыг шороо тоотголж яхад Аа гоё явж амар юм байна. Яг хүний удам гэж байд юм байна. байна. Хэдүүлээд 9 тохоогоос харваагүй гэд боддоо. Манай хитэн тохоо байгаа вэ? 2 тохоо шиг л баг. Замынхаа талд бараг 5 байна. тохоо юм уу да. 5 хүрэхгүй энэ. За. Тэр нь бол талаас нь л явуулаад. Тий. Онжогоо нэг хэмээ бурхан ганч гисэн. За энэ онцсон. Яа. Гитэрчлээ. Тэр дээр явж идэв. Арай үлээдчихлээ тий. Энэ ч бас гоё юм биш үү? Манай алтан жаргал маань санаа намарчлаа тий. Тий одоо болоо. Гижил энэ үчи онцод бадар шүү дээ. Онохгүй. Онноо. Одоо наач. Онхоор л энэ. Дэмбэгээр хожигдсон шүү Сайхан барьсан байна. Барай сайхан дэш. Аа. Тэгж хэлэхгүй гэсэн да. За энэ дахиад нэг Жохон хэлэг. дээ. санаа сэтгэл намарч. Чи өчүүхөндүүдийн амжилтандаа ташуурчжээ зүгээр. Болоо. Танаа ч ончих юм тэнцгээд нь шүү дээ. Ганзаа. Юмтай шүү дээ чи. Юма хийлдэ. За. Ганзаас үлээж шүү дээ. Тэнцчлээ тий. Тий. За хоёр маань нэг ард түмэнд үзүүлээч нэг ийм юм байд юм а гэд. За тийм. За манай хоёр маань. За манай хоёр харсан болгоно нь онч. Донтохоор юм байна. За Монгол улсын үлэмж дархан мэрэгэн Бямж жаргал. Бямжиргалах маань. За сар шинийн одоо Харваагаа тавьж байна да. энэ оны ихний сумаа тавих нэ. Ахуу. Аа бас хажуу бас нэлээд шүү. За залуу харууд Сүхбаатар анхны сумаа тавилаа. Ай. Залуу түн байна. Камерны өмнөөс өөр гоц. Өөр байна. Явдлаа. Өөр гоц. Чөт. Амар ирж шүү дээ. Надад нэг тийм 120-120-оос биш 150-аас илүү хурдтай яваад юм санагдаад байна. Километр цаг нь тийм. Амар урж ирсэн. Болиолын давталганоос илүү хурд. Яа энэ улсуудад ингээд няслуулууд алуулна да. Тий. Няслагаар үзүүл. Одоогийн унслуудын бүгдийг авдаг юм уу те? Одоо нэг л одоо ингээл нэг л оноо гэсэн үг. Баслаа. Мангар фэнтэй те. За сүүлийн сум. Ер нь бол гэхдээ шагаар угаарны бэлтгэл хийх юм бол сууж сурах юм байна. Анхаарал. За гайхамшиг гоё юм мэдрүүлээ. байна. Зүр ганцхан юуг л онж штт. Ийм л байна. Ийм л байна. Тэ? Стэн сайхан юм гэж байдаг юм. Догштол авч. За манай влогийн одоо ямарсан тэнцээ уралдаатай хэсэг. Онооны харьцаа нэг боллоо. За тэгээд
Энэ хоёрдугаар хэсэгт заавар зүүрлэгөө өгсөн одоо Монгол Улсын өдөрт дархан мэргэм Бэм жаргал танд баярлаа. За энэ манай Мологийн хамт олноос Юна Астраны зүгээс. За залуугаар бол Сүхбаатар маш их баярлаа. Тэр бом бактертайгаа эрүүл мэндийн ундаа. За тэгээд хоёр маань одоо ард түмэндээ сайхан мэдчихлээ. Сар шинийн мэдчилгээ. За ингээ иржүү могоо жилдээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин сайхан байхын үлцэтэй сайхан өрөөлөг өөдөөд нүргэн дэвшүүлж байна. За эрхэм хүндэт харваачтай хараа хурц оноо мэргэн уухай цээл байх болтугай. За таны хувьд За Монголын ард түмэнд сар шиндээ сайхан шинэлээрэ. Бивэн тэтгэгч Христийн шимийг хүмүүн танд лагшин брэнд. дэмжин ажиллагч байгууллага Юна Солонгос хоолны сүлжээ ресторан. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч жаргал мэдрүүлэх төгс зохицол Анус Тести Чизплатер. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч харивжих хөрөлтөй цагаан сар талах чихэр хувьцаат компани. За нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Үргэлжилсэн. Тэгээд одоо инглиш шүү дээ. Нэг хоёр тэмцээн удаад нэг ялалтай болчихлоо. Тэгээд одоо хоёр хуруудчих. Ганцаар төр. Тэгээд ялагдсан өрөөдөрч. Битээр үгүй үстэй тий. Яасан ч яах вэ? Тэгээд яг хайнаага гаргах юм уу? Эсвэл бол энэчээс яваад хэдүүлээ нэг хоёр айлын өр тий зөргөө өвтөр нэг тоор нэг ч юм уу. Эсвэл шууд хайнаас салхыг л хамаа алга. Үгүй яах л тэгэл Ахлагч өөр юм ярил. ахлагч шиг. Баг яг Хоёр айл баярлуулчих уу яах вэ? Та нар өөрсдөө Тэгтээ гоё хайнаа хаглаа л да. За тэгвэл Тэр таяр зүгээр юм шүү. За тэгээ. гадуусаа ирэх хурууч. Таяр. Багийн ахлагч болгосон чи тойроод гэж шууд над руу явуулчих. Ураа шүү. За гурав. Тэгээд сайхан ялагдсан. Хуруу. Ялагдсан. Гурваар гэсэн. Аа. Нэг. Зүгээр азар таарлаа. Гурван гарны юмд амар юм байна. Тэгж байгаа сонсдог шүү. Шүп. Нэг. Шүп. 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 Хоёр нэг. Шүп. Гурав нэг. Ажил. Аа. Айл гурав. Йоо. Инкт яасан мэддэг юм уу? Гурав гард юм. Албаар ингээд бүр нэг ингээд аль нь ч гаргаж байгаа нь мэддэхгүй ингээд. Энэ хуруу гарны төрлийн юмд шиддэг юм байна. Шидтэй. Тийм байна. За За таяр. Тэр дараа. Билгүүтэй болий доо. Йоо. Үртүүлж байгаас билгээ болий доо. За Занагийн ирэхээ өөрөө авъя гэдэг. хоёр За зочин маань доо. түүний хамтран ажиллагч Харамг жимсний онд лагшин брэнд. За ханаад томооны үед бол хамгийн хэрэгтэй байх. Тэгээ дээрэс цус шингэлдэг. Цус шингэлдгэрээ бол шидтэй шүү. Тэгээ энийг хоёр зочиндоо дээжсэн өргөн байя. Лагшин. Аа. За тэгээд дээрэс манай Юна рестораны зүгээс бас ингээд гэр бүлэрээ нэг сайхан ороод хоол 100 сая төгрөний ирэх. Вау. Баярлалаа. За одоо Монголын хамгийн анхдагч билүү хотел брэнд, хотел билүүний Талагч хэр. тэрийг жоохон багт л байсан. Одоо хотел билүү маань одоо хүртэл одоо энэ брэнд гарсаар байгаа. Хотел билүүний одоо өрийн дэвтэр нэртэй Би бэрч. брендинг нь та хоёртой битэрийн зурагтай юм билүү. Тийм биш. Энэ бид худалдаанд гарч байгаа. Тийм үү? Өнөөдөр өрийн дэвтэр иргэн ирлээ Яа гэсэн гоё юм юм тийм. тий. Гоё юм байна. Дотроо өвтөрийн зураг мөрөгтэй гоё. За таярын хэний нэг Тойрын вэ? ихэлсэн өдөр чи юу хийдیں۔ Хийдیں۔ 20 онд бах тий. Биш өдөр нь 21 12 сарын 25 маа. 12 сар яг шинжлэх юм. мартахгүй жоод юу яах вэ? Бэлэг явуулъя гэж. Өссөн өдрийн минь. За Хоёул баярлалаа. болоогийн өрий тэн хоёрыг. Тэгээд За тэгээд Бодоогүй аа. болоогүй аа. Оо. Нөгөө нэг яриадсан Anus Testi Cheesplatter гэж ялангуяа баярын өдрүүдэд бас их гоё ширээ чимэглэхэд илүү гоё байх. Төрөл бүрийн бяцлагтай, жимсний цогцолтой ийм Testi баярлалаа. Cheesplatter. Одоо энэ цаг үед бол нөх хүнд бууз хийж байгаа шүү дээ. Тийм байна. Энэ хардаа. Оройд сахан жимс. Ямар гоё юм бэ? Жимсэх. Ямар гоё. Nice. За манай Цагаан сарын дараа үзэгчтэй үстэр битээр дахиад орж болох. манай нэвтрүүлгийн бэлэг нь хэрвэн дээ. Бэ. Яа. За хамтдаа Тэгээ хоёр дүүдээ амжилт хүсье. За тэгээ солонгосчуудаа хамтарсан энэ хавас кинон те одоо бас сар шин болж байна. Одоо тэгэл бүх театруудаар төмөн төжигнөж бум бужигнах болтугай. Тэгээд энэ сайхан бас буянтай үйлийг хийж байгаа та хоёрын маань ажил төрөл үйс үргэлж өөдөө дэшээ байх болтугай гэж хүсээрээ. Эрүүл тогтгий. Монгол төмөн сар шиндээ сайхан шилээрээ. та нэг дундаас явах гээд байгаа юм шиг санагдаад. Ингээ алга болчихсон. Би найдвартай би аав юу. За окей. Эцээ дэлгүүр дага хөдөлцгөө. За тий. За нэвтрүүлэг өргөлжсээр байна.
Тэгээ хоёр зочноо дагуулад бид хэд юу вэ? Налахын наатлын одоо хонгор гэж ярьдаг шүү дээ, тий? Хонгор төрөөд ирсэн байж байгаа. Тэгээд Энэ бол хонхны ер нь бол ихтлгүүр юм байна. Нэрээ. Бүтээсээ замдаа хүн зааж өглөө. Тэгээ энэ эдний тэл байгаа даа гэх тэр чинь. Тэгээд ийшээ байх нь байгаа баха орж үзэх үү тий. За за тийшээ орцгоё. за сайн байна уу? За сайн байна уу? Дэлгүүр болгонд нэг хар дэвтэр өгдөг штэ. За тэрийг гаргад. Засаг дарган байна. Хорооны дарган байна. Ямар юм юугаа хийгээд Энэ бол юм дэвтэр байна тий. дөрвөлд Хэдэн жилийн байгаа? Энэ нэлээд бэйби. Би. Яа. За ингэн бид нар бол рандом явна. Ганцхан хоёр бол н оролцогч юм. Тэгээд ялчлаа. Тэгээ манай Себастьян зоргоо хоёр маань төлөх болцсон. Одоо бид хоёр хууцыг нэрлэнэ. Тэгээд тэтгэх айл гээд ганцхан маань хэлнэ. Тэгээд Таны шууд одоо хэдэн төгрөгийн өрөө нийт? ер нь бол Одоо 30 сая төгрөгийг. 30 сая төгрөг. дэлгүүр өрөө яаж иргэж байгаа юм бэ? Яг энэ олон жилийн юм л да. нөрөг Манай тий. 15 жилийн. Харин тийм байна те бүр сэмэрцэн биш тийм. За зоргоо битэр бас хожигдсан хоёр хүн айлын үр дарнаа. Тэгээд одоо яг хэддэх нүрний хэддэх айлын үрийг дарах юм? Одоо Хоёр хэлнэ тий. За 9 дэх нүр. за 5 дахь айл. За 9 дэх нүрний 5 дахь айлын. 1 2 3 4 5 6 7 8 9. За 1 энэ орж байгаа юу? Ороогүй. Доошоо юу? 3 4 5 энэ юм уу? Энэ үү? 165 мянга юм уу? 165 мянга. За окей энэ л одоо. За окей битэр дарна. За За ингээд дарчих. 165 мянган төгрөгийг за энэ картаас очуулчих. За миний энэ картаас. За битээр ямар зэрлээ. Тэгээ сая утас руу залгасан чи юу очлаа. Утас нь авахгүй. Тэгэхээр одоо Битэрийнх бол ер нь бол худагт ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүн байгаа юм байна тий. Тий. Зөв үү? Тий. та тэгээ ороод ирэхлээр нь дарцсан шүү гэж хэлээд Тий. өгөө. Өргөө болсон гэдэг баярт мэдээг нь ногоо жилийн баярт мэдээг нь хэлээд өгөөрэй. За гоё. За За та яа гинэ? би ярнаас яг нэг айл өөр дараад өгч тийм үү? За. Тийм тэгээд би одоо ямар эндээс өөрөө өөрийгөө суглаа бичлээ юм ш. Тэдээс тэдгээд нөгөө дэлгүүрийн эзэнд бол мэдж байгаа айл байгаа шүү дээ. Одоо нэг олон хөвгттэй ч юм уу тий. Бас нэг өргөтөл голсон ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү хүн бас нэг буян болчмоор санагдаад байгаа байхгүй. За. Тэгээ өөрт чинь бол байгаа да. Бас нэг За би нэг чийсэн да гэл. За. Гэхдээ өчргөө энэ Эрдэнэ чимэг гэдэг энийг дараа. Яадаг хүн бай. Яа тэгээ. Энэ нэг одоохондоо л ажилгүй байгаа. Нэг 6 хүүхэдтэй. Нөхөр нь ажилгүй. Аа за. 6 хүүхэдтэй? Тий 6 хүүхэдтэй. энэ үнийн дундаас соохон шүү Тий болгоо. энэ бас нэлээ. Тийм ээ тий. Тэгээ энийг Хэд хүчтэй. гинэ өнөө дүн за та Та бодтоо. бодтоо нийт хэд вэ? Идэх систем нэрээ хөл хөдлөг тасардаг хөдөлгөөр байна. Тийм байна. Ястал чиний хэл дээр хонхрын ихтлгүүр байна. Тийм байна. 439 мянган төгрөг. За 439 мөн. дараалгач. Тэгэхээр чи нэг сонио ганцаараа амирх мөнгө би нэг Хоёул аваач л да. Аваач. Хоёул аваач. нэг цагаансаар гарч байгаа нэг заргацаа. Харин ядж байгаа нэг зарах хийгээд. Аваач. За хууч явж тэгвэл тэгээд нэмэл. Дэлгүүр. А сайн байна уу? Сайн байна уу? Эрдэнэчимэг гэж хүмүүн үү? Бид нар энэ нэг өрийн дэвтэргээ влог хийж яваа. Өрийн дэвтэргээ нэвтрүүлэг хийж яваа. За. Тэгээ энэ хонхны их ундраг тий? Ихэр ундраг гэдэлгүүр. Ихэр ундраг уу? Тий. Тэнд нэг санаандгүй байдлаар одоо айл сонгоод тэдх хуудасны тэдх айлгаас сонгосон чи танах гараад ирлээ. За. Тэгээд танаа нөгөө 439 мянган төгрөгийн өөр байсан юм байна. За. Тий, тэрий чинь дарцсан шүү гэж хэлэх гээд. Оо яана тэгвэл за стайх баярлалаа. За. Тэгээ энийг нөгөө манай Стайх баярлалаа нэр. зүгээр энийг манай нөгөө дуучин ардын дууч алтан жаргал тэгээ маск продакшны нөгөө маскын ганзоо хоёр дарсан шүү. За стайх баярлалаа. Манай хоёрт баярлалаа гэж хэлээрээ. За баярлалаа. Урлагийн өндөр амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Сашид юм дэргийа. Стайх баярлалаа. За тэгээ сар шиндээ сайхан шинэлээрээ. За та чинь фасэлдээ сайхан шинэлээрээ баярлалаа. За ингэ шинэ ондоо яварчсан. Энэ дэлгүүрт өргүү байх нь шүү. За. За стайх баярлалаа. За баяртай. Юм уу бас. За. За энэ айл окей. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Танд бэлэгтэй байж байгаа. Аа за. Оо танаа дэлгүүр танаа нэвтрүүлэгч яасан. Халуур одоо битээр ингээ хуруудад хожигдсон бас нэг айл дараа.
Тэтгэгч рүүгээ орсон. Тэгчтэйгаа тоглоом. Бүр За 12 энэ нөгөө сар шиний бело. Манай хотл белоны Монголын анхны бас тортны брендинг тэгээ эндний 12 жилдээ энэ хотл Ямар гоё. энэ белог танд одоо энэ олон хүнд ихтгэл найдвар одоо бэлгэлж те одоо амьдралд нь бас нэмэр болохоос одоо өр тавьдагтд нь баярлалаа. Тэгээ танай дэлгүүр өшөө гоё өргөжин дэлгэрэх болтугай гэд энэ белог. Баярлалаа. Та бүхэн ажлын бэрэмжлээсэй. 30 сая хүртэлх өрийг тавьж байгаа чинь баярлалаа гэдэг. Энэ 15 жилийн өмнөхөө гайгүй. Тийм байна те. Баг багаар өгнө. Удахгүй бүгдээрээ өргөө болох болтугай. За, ерөөсөө Маш баярлалаа. За баярлалаа. За. За нэвтрүүлэг үнэхээр гоё байна. Гоё байна. Нэр хэдий битээр ингээд ядагдсан ч гэсэн үнэхээр хоёр зочин маань өөрсдөө дагаж явъя. Өөрсдөө бас ганц нэг айл даръя гээд. Тэгээ хэдүүлээ чинь баг ханжигийн дарсан 400 хэд дээр нэмээд баг 500 600-аад гарсан. Тэгээд аяслаа 700 сая төгрөг дарсан байна. 3 айлын бас нэг өрийг тэглэх гэж хичээлээ. Тэгээд ямар ч байсан хоёр зочиндоо маш их баярлаа. Тэгээд Тэр бол гэхдээ бас жоохон шимэгч маягийн болчлоо. харин Өөрөөсөө ядагч гутаа 165 дарсныг хоёр зочдороо 400 хэд. танаа жоохон зовоол. Тий. Яг тэр дотор миний царайг сая ингээд татаж авсан бол нилээ ингээд гимшилтэй царайтай эвгүүл байлаа. Тэгээд за яг хөө тэгээд болондоо хэдүүлээ гэдэг шиг тий. Баярлалаа бас тэгээд сайхан нэвтрүүлэг ба штэ тий. Гоё. Хүн дэр өгнө гэдэг чинь тэгэл бас сайхан л байдаг. Тэгээд баярлалаа амжилт хүсье. Хамгийн гол нь битэрийг бас оролцуулсанд баярлалаа. Тэгээд хоёр маань мэдээж ингээд Монголын хүн болгоны очиод одоо нэг юм дэлгүүр болгон дээр очиод өрийг тэглээд явах тийм зав боломж гэж байхгүй. Гэхдээ энд хоёрын чинхүү сэтгэл бол байна. Оршиж байна. Тэгээд өшөө олон хүмүүсийн бас ийм амьдрал ахуйд нь нэмэр тус болоод тий энэ дэлгүүрээр орж гарч байнгын өөрийнхөө төлбөрийг өгч үйлчлүүлдэг тийм сайхан цагаан замыг нээж өгдөг ийм сайхан буянтай үлийг хийж байгаа хоёр найзтай маш их бахархаж байна. Тэгээ дээрэс нь нөгөө кинонд бас их бахархаж байна. Ер нь бүгднгээр нь бахархаж Энэ байна. хоёр ч олон улсын жүжигчид шүү дээ. Анжитайгаа битэр чи бас синийхээ нийслэл хамт оролцоод одоо ингээд битэр чи их юм үе зайгүй сайхан найзууд болсон шүү дээ. Тэгээд хамтдаа бас ингээд Тооч нэг чиглэл рүү явсан шүү дээ тий. Тийм байна. За ингээ маш их баярлалаа. Сайн сайхан үүс бүхэн дэлгэрч байх болтугай. Өнөөдрийнхөө зочдоо маш их баярлаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Юна ресторандаа баярлаа. Талах чихэрдээ баярлаа. Анус тестийн шийсэл баатар баярлаа. Лагшин брэндтэй маш их баярлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ төр өндөрлж байна. Тэгээд хагас өдөр болгоны 20 цаг 30 минутад дөрөв дотор влогийг үзээрэй. Дээрэс нь Баясаа зоргоо хоёрыг YouTube хуудсанд байрлаж байгаа. Subscribe маань юусоо өсөхгүй байна. Өсөхгүй байна. Subscribe дараарай. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ төр өндөрлж байна. Баярлаа. Баяртай. Сар шиндээ сайхан шиндээрээ.